За хай манайхаа. Тэгээ та бүхний бичлэгнээс харж байгаачлан бүнд өндөр кимчижигээ хийж идэх болно. Тэгээ би өөрийнхөө гараар хоол хийж идээгүй 5 сар болсон байна. Тэгэхээр өнөөдөр их сонирхолтой байх нь. За ингээд хоолыг ас хийж идчихээ. Би бүр амар өсөөлээ. За тэгэхээр эхлээд бол орцоо тэмцүүлэе гэж бодлоо. Ногоон сонгон. За тэгээд тунатай кимчижигээ хийж идэх. За тэгээд sesame oil, тэгээд chili powder, тэгээд сармис, сонгон, кимчи. За ер нь бол ингэ болчдөг заяа. Гэхдээ энэ өндөг тофу, энэ иноки мөг, за тэгээд энэ soybean эдэр болохоор би яг зүгээр хоолой баяжуулах гэж нэмж байгаа маа. Тэгэхэд бол угаасаа ингэ хэрчиж бэлдэх хэвээр ногоонуудаа хэрчиж бэлдээд тэгээд тавьчихъя заяа. Хуурахад амар штеп. За тэгээд энэ хил байна. За сонгон болохоор 50 г орно. Би нөө ChatGPT-гээс яг нэг хүний хэмжээнүүдийг надад хэлж өгөөч. Яг нэг хүн хэрвээ кимчижиг идэж байгаа бол тэг манай ChatGPT маань хэлсэн байгаа. 50 г сонгон хэлтэйгээ би нэр хоол нэг хийдэг бол надад гамбан зоохгүй. Тэг sorry. За 50 г сонгон. Утга амар эргүү зөө. Хөөе би чинь хоол хийж чадхаа байсан юм шүү. Дэхтийн аваа тэгээ зүстэн штэ. Йоо, за. За хэд болно 77 г үнэ. За тэгчингүүтээ 15 г ногоон сонгон гэсэн ахгүй энэ бол яг хөө тэгээ 25 орчим юм. Гэтэл энэ хүмүүс энэ хайти тэгээ. Тэгээд өөрийг үлсэлээ 3 хүмүүс сармас. Хүч би одоо ингэж яах зураа нэрээ өндгөө чанчих юм биш. Өндгөө сүултэн чанаад би нэмгээд авахгүй нөө шүлэн дотроо уйг идэх гээ. Одоо би өндгөө чанаад тазаа байж байгаа. Сонгоны хуурах юм чинь тамаа битчихээ тий. Угаадаг үлээ. Яа за мэдхгүй. Одоо угаачихгүй. Юу болоод байна? Яаж хоол идэх орцсон шүү дээ. За дүүрсэн. Угаах юм уу? Угаад хэлээ. За би угаач дэрээ за. Би яг нэг хуурах гэж болохоор яг тонлон мэрчээд байгаа шүү. За чадахгүй байгаа даач. За тэгээд одоо манай өндгөөр сонсох юу болж байна харъя. Өндөг мөн бол чанагдчихлаа. Тэгээд өндгөө чанаж дуусчиж би хоол ирэхгүй бол надад ганц тагоотой ядаж яах юм. Тэгээд өндөг болоод шууд туураад ирэх юм чинь. Эхлээд бол ногоон сонгон кимчигээ урах юм байна. Тэгэхээр кимчигээ яач жинлээд бэлтчих. Энэ солонгос кимчи байна ёо. Энэ бүгд мангар үнэтэй за. 8,000 Монголд ийм үнэтэй байдгүй үстэй энэ жижигхэн чинь. Ийм жижигхэн кимчи. Тэгээд энэ кимчижигийн юмнуудыг хийх гэж би өөртөө дэлгүүр авсан чинь 70,000-аар авсан за энэдийг. Йоо тэгээ бүр шок. Ганц кимчижиг идэх гэж зүгээр 70,000. За 100 г кимчижиг гэсэн заяа. Кимчи. Хай харж байна уу? Хараад үү. За өндөг маань арчлаа. Би тэгээ сая өөр айганд өндгөө хийчлээ. Одоо бүндөө хоолой идэх нэ. Сайн арчиж байгаа байхгүй бол тосоор хуурж байгаа болохоор ааш. Тэгснэ нэрээ манай галтгоонд юм хуурж болдгоо байхгүй юу? Шарсан хуурсан юм хийж болдгоо. Галын аюулаас болоод тэгэхээр бүндэ маш гал дээр юм хуурах хэрэгтэй байна. Хаалгануудаа хаагаад тэгээ сэнсээ асаач. За сэнсээ асаачаа бас юу юм? Цонхон.
За ингээд хийн шүү гайг баха. Юу н баг гэдэг хийн шүү гарахгүй ах уу. Тэс тайги байж зэ нэг газар байж би жоохон юм аа. Харагдах нь би. Тэ би тэнцэж шүү. За эхлээд бол сесами ойлоо хийгээд хүрэн штэ ногоогоо. Нөө сандраадах юм. Хоол юу утцсан чинь. Тэгээ одоо ингэ шууд хийгээд эхлэе заяа. Гэтэ би жоох яагаад байна аа. Тэр мангар ингэ хоол юу утцсан чинь. За нэг халбаг сесами ойл гэсэн. Одоо энэ миний затлаагүй юу? Нандин иртээ. Юу ээ? Хальтаа. Таслаа ичлээ. Үнэтэй зондогч. За нэг халбаг сесами ойл. За би бол галаа нэг юм уу за 2-оос дээш илүү гарахгүй өрх юм. Тэгэхээр ногоон сонгоно хийх аа. Тэгнэ хөрч чаад одоо тэнцэг юм. Тэгээд сонгоно хийгээд ингээ хуурж байгаа 250 г өнгө шүл хийн гэсэн баггүй юу. Тэгээд надад шүл яах болохоор ус хийж болно. За тэгээ галаа нэмээ жоохон буслах чи за. Нэг халбаг энийг хийх марцсан шүү дээ. Чили паудер хийн. За энэ арай байж байгаа. Хитцсэн болов за гайг бах уу. За тэнцээ ингээд манай шүлмэн бэлж авах зүгээр. Буундаа гяс энэ хаваархаа цэвэрлэнгээ ягаад ногоонуудаа одоо нэм юм шүү тий. За би гяс бэлдээд хань заяа бичлэг хийгээд хараа юм. Жохо хэцүү багт. Би сая хийх ногоонуудаа гяс бэлтжлээ. Иноки мөг тэгээ сойбин яснэ соёолчны иш. За тэгээ тофу. Халцгаа. Тэгээд санийхын ногоонуудыг хийгээд. Тэг шүлгүү болоод ам шүү. Арай хийсэн. За одоо болохоор гэл тунаагаа тий 50 г тунаа. Тунаага одоо тэгээ хамгийн шилнийх нь зүг. Гайгүй л баг тий. Яа энэ миний дөөфө бүр юу болоод байгаа юм. Тэс тань харсан уу? Энэ барь дэлбэрч шүү дээ. Арай дөөфө үзэн. Жохон шилнүүл мэдтэй тунааныхаа. Тэгэхээр жохон ус нэмэх юм би. Оо тий саримсаа их юм шүү дээ. Оо багтсан бэ. Тэгэл ширчээ тэр. Саримсаа ингэ. Гайгүй болоод байгаа юм шүү тий. Би
Би ч баг солонгос солонгос нэг хэрэгцсэн юм шүү. За одоо ийм бүр амиртай байна. Газ цэвэрлээ тэгээд хоолоо идэх бодъё. За тэгэхээр манайхаа хоол маань бэлэн болсон. Иймэрхүү болсон байна. За би зүгээр цэвэрлэх юм шүү. Ийм болсон байна. Тэр царамутаарай. За хөөрхөн харагч байна. Надад л хөөрхөн харагч. Сая тий хоёр өндгөө нэмжлээ. Тэгээ дүүфүү шилжиж штэ яахаараа яг ийм шилжиж дүүфүү авах юм бол би мэдгүй байна. Тэгээ бас за тэрч. За одоо ингэ бүгд хамт идцгээе. Ой юм. Сайхан боллоо ёо. Би зүгээр 50 юмаа идмээр авахгүй гэсэн чинь яаж байгаа юмшлэг хийх гэж зүгээр.好吃。Тэгээ би нэрээ юу цагаан будаа өрөлнөөс айлуулах татгалзаад байгаа. Тэгээд энэ удаагийн хоолндоо маш их ногоо хийлээ. Тэгээ цагаан будаа иж хоорондын мөг чиний гэсэн үг байхгүй. Ингээд инок юм уу бүр зажлаа дуусах. Таад тань болоод хоол идэх гэсэн чи хоол идэх хүн байхгүй ч юм уу тий. Тэг хүмүүстэй ингээ хань болоод би хамт идэж байгаа байхгүй юу. Тэгээ бодоод зөөнх нь мукбанг гэдэг хүмүүс яг яаж идэм би бол бахархаж байна. Маш хэцүү мэн та нар ингээ боолтой ингээ юм ингээ хаашаа хаа мэдгүй. Тэгээд та хэд өдрөө харж байгаа идчихё. Манай сургуулийн хоолны газар хэмжээжигээ зардаг байхгүй юу? Тэгээд би байнга авч иддэг байсан. 9,000 төгрөгөөр. Тэгсэн чинь манай сургуулийн өвлийн амралт эхлээд хэмжээжигээгүй болоод тэгэл өнөөдөр хэмжээжигээ хийх шийдсэн байгаа. Браво. Хорошо. Да, excuse me. Бас нэрээ би баг зэрэг жингээ авах гээд калори дефицит гэдэг штэ калори тоолдог. Тэрийг хийдэг байхгүй юу? Хийдэг эрчимтэй хийдэг байсан. Одоо гайг болчиход байна. Тэнгүүд одоо энэ хоолыг тэгж ихснээс шиг ингээ бүх идж байгаа хоолны калори ингээ өөрийн мэдлэхгүйгээр subconsciously тий өөрөө гинт зүгээр ингээ бодоод зэ өөрийн мэдлгүй боддог болчихсон заяа калоригоо тоолоод тэгээ энэ ингээд хэмжээжийг би бодож үзэхгүй тэгэл ингээ хараад ингээ хүнснийхээ авсан хэрэлж байгаа юм да харна штэ тэнгүүд айгүй нэг юм дайггүй харагдаад одоо ингээд энэ хоол нийтдээ 400 орчим калори ах заяа яагаад вэ гэхээр уг нь 210 хэдэн килокалори байсан санагдаж байна. Гэтэ би 2 шиг өндөг нэмсэн болохоор калори нь шууд нэмэгдэж байгаа. Тэгсэн мөртлөө 400 орчим калоритой тэгчээд юу байлаа? Уурга нь 35
35% эмэртэй дээшээ гэсэн. Уурга нь 40 г орчим уургатай болов. Нэлээд өндөр уургатай заяа. Ер нь бол чиний идж байгаа хоолны 35%-аас дээшээ хувь нь уурга байх юм бол чи одоо зөв хоолж байна л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ эдийг ингээ нарийн тооцож үзээд харангуй битүү уурга хэлээ. Яагаад гэхээр би энэ эмокийн мууч нь өөртөө амар ногоо тэгээ калоригүй мөртлөө уурга гэхтээ. За тэгээ бас дүүфэн байна тий. Дүүфэн би амар дуртай. Бас уурга гэхтээ. За тэгээ өндөг байна тий. Тэнгүүтээ бусад утаснууд нь хэм бол тунаа. За нэг калори байхгүй шүү дээ. Тэгээ бас уурган дэжгүй. Тэгээ кимчи бол калори бараг байдаг юм дөө. Яагаад тэгэхээр байцаа битүү байцаа болохоор тэгээ тиймээс турж байгаа хүмүүс нь кимчи идэл зүгээр. Тэснээс кимчи эслэгтэй болохоор бид эдийн гөрөлдөх хөдөлгөөн сайн. Би нэг сарын өмнө л юунд явахгүй юу? Сургуулийнхаа аялалд. Тэгсэн чинь тэрэн дээр бидэд хийд рүү очиод тийм бараг хийд рүү очиод тэгээ тэнцээ чи бүр ингээд гандан шиг юм хийд биш зав. Тэр бүр ингээд бараг гигээрсэн том хийд ахгүй юу? Зөвхөн ингээд ламнар байдаг тий. Заримдаа ингээд хүмүүс очиж бясалгалын хүмүүс, буддын шашинтай хүмүүс очиж мөргөл зөргөл үлддэг тийм газар заяа. Тэгээ очсон чи тэнцээ ингээ хоол идэхээр болохгүй бидэд хооллохоор болоод тэгээ хоолсон чи ингээ эрэгтэй эмэгтэйрээ тусдаа суудаг. Тэгээд ингээ сууж байхдаа ингээ ерөөсөө өөдөөдөөсөө харж суудаг дандаа ингээ би рүүгөө нуруугаа харуул суудаг заяа. Тэгээ ямартай ч манай эрэгтэй хүмүүс ингээ бүр цаана очиод бид тэдэг нуруугаа харуул суудсан. Тэгээ идж байгаа хоолнууд нь болохоор веган хоолнууд дандаа цагаан болтон. Тэгээ амар муухай бол байгаагүй. Тэгээд ажгүй хоолтой тэгснээ тэнцээ манай нөгөө хөтөч хийжсэн багш юуг зааж өгсөн бэ гэхээр идэхтэй болохоор ингээд хоолыг тамшаад идэх хэрэгтэй гинэ ингээд юу ингээд идэхгүй амт болгоны мэдрээтэй тэгэнгүүтээ бас яадаг вэ гэхээр нэг үйлдэлийг нэг цагт нэг удаа нэг үйлдэл хийх хэрэгтэй. Одоо жишээлбэл би ингээд савхаараа юм аваад идэв штэ. Ингээд юм хийж чадах бол миний сав хөдлөх хэсгүй заяа. Хэрэв би савхаараа юм хийж байгаа бол миний ам хөдлөх хэсгүй заяа. Аль нэг нь ингээд хөдлөхгүй байх хэрэгтэй. Одоо юм идлээ сав нь хөдлөхгүй, юм идэхэ боллоо сав нь хөдлөх хэрэгтэй. Нэг үйлдэлийг нэг л удаа. Үгүй ээ, нэг удаад нэг л үйлдэл. За одоо зөв шүү. За одоо бүндэ тэгж идэх гэж чий заяа. Яг л аль нь өдөө удаа. Яа би бүр сайн амар бяцлаглаач та нар харсан уу? Бачи суугаад хоолоор талан орчихлоо. Ашгүй яг дуусна. Би бүр энэ хоолыг яаж бааж идэх. Тэгээ бүр амарлаг бичлэгээ хийгээл юмаа яриад байжсэн чинь багтаамжид өрөөд утас бичиг болсон байх яах вэ? Тэгээ миний юу нэг мукбангийн талаар ирсэн хэсэг ороогүй байна. Би харин ирж байхдаа бодсон. Мукбанг хийх чинь юу нь бол маш том шинжлэх ухаан юм байна гэх. Яагаад тэгэхээр би ингээ сайн бичлэгээ бичээд ингээ хоолоо оруулах гэхээр миний ширээ доор ингээ байрлалтай болохоор амар сонирхдаг байгаа байхгүй юу. Тэг ингээд өөрийнхөө царайг дайггүй хараад болъё гэхээр хоол нарахтаа болчоод тэгэхээр ингээ мукбанг хүмүүс бичгтээ заяа сандал ширээг үрт ингээ тохиолдог байхгүй. Тэг ингээ яаж идэх үү те ингээ яаж идвэл гоё харагдах вэ. За мукбангийн хүмүүсд лаг юм байна уу. Тэгээд чи өөр тэгээ тайван сайхан та хэд хоолой гоё идсэн байх
Ээж найдаж байна. Би ч гоё идлээ. Тэгээд за ёо нүдний мөрчөн. За тэгээд сайхан яг өдрийг өнгөрүүлээрээ баяртай манайхаа нэр манай лаунж юм гоё. За бай бай.